Сайн байна уу? Ука төмөр байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр би бэлэн байх, бэлэн биш байх тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр бэлэн биш байх нь хоёр утгатай. Эхнийх нь юу вэ гэвэл зочин хүлээж авахд бэлэн биш байх, тийм ээ. Шалгалтандаа бэлдээгүй учраас бэлэн биш байх. Зураг авалтанд нүр гараа янзлаагүй учраас бэлэн биш байх. Жишээтэй. Тэгэхээр иймэрхүү бэлэн биш байх нь бидний хариуцлагатай шууд холбоотой байдаг. Нэгсэндээ бэлэн биш байна гэдэг нь бидний өөрийн буруугаас болж бэлэн биш байдаг. Нөгөөх бэлэн биш байх нь юу вэ гэвэл миний хувьд хүнтэй суухад би бэлэн байгаагүй, хүүхэдтэй болоход бэлэн байгаагүй, анхныхаа бизнесийг хийхэд бэлэн байгаагүй, ээж аваагаа алдахад бэлэн байгаагүй, номоо бичихэд бэлэн байгаагүй. Тэгэхээр амьдралын ийм чухал мөчүүдэд бэлэн байгаагүй гэж болно л да. Тэгэхээр миний хувьд бол би хизээч бэлэн байхгүй байх иймэрхүү мөчүүдэд. Тэгэхээр энэ нь бол зүгээр амьдрал. Тийм болохоор бэлэн биш байхаас битгий айгаараа, амьдралаас битгий айгаараа, харин бэлэн биш байгаагаа мэдэж байгаагаар бид бэлэн байх болно. Тийм болохоор энэ бэлэн биш байх хоёр ялгааг сайн гаргаараа. Нэг нь бидний өөрийн хариуцлагаас болж бэлэн биш байдаг. Нөгөөх нь зүгээр амьдрал юм шүү. Амьдралаас айх хэрэггүй. Бизнеснийхээс айх хэрэггүй. Иймэрхүү зүйлүүдэд бид хизээж бэлэн байхгүй. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.